Ховд аймгийн цаг үеийн нөхцөл байдал байгууллагуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцох, уялдаа холбоог сайжруулах зорилгоор аймгийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг 3 дугаар сарын 14-ний өдөр Нутгийн удирдлагын ордны хуралдааны их танхимд зохион байгууллаа. Шуурхай зөвлөгөөнд 97 байгууллагын удирдлагууд оролцохоос 71% эрсдэлээр хуралдлаа. Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнийг аймгийн засаг дарга Дугуржав, аймгийн засаг даргын урлагч Жаргал сайхан, аймгийн засаг даргын тамгын газрын дарга Инх болднаар удирдан явуулж орон нутгийн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх тухай аймгийн цаг даргын албан даалгавар, төрийн албаны зөвлөлийн шинээр батлагдсан тогтоол, журам, төрийн албан хаагчийн ёс зүйн зарчмын талаар танилцуулж, засгийн газар болон аймгийн цаг даргын 2016-аас 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, цаг үеийн ажлыг эрчимжүүлэх тухай үүрэг чиглэл өглөө. Саяхан Улаанбаатар хотод орон нутгийн удирдах ажилтны зөвлөгөөн дээр Монгол улсын ерөнхий сайд 15 чиглэлээр үүрэг даалгавар өгсөн. За энэ үүрэг даалгаврын хүрээнд бол мэдээж одоо засгийн газрын болон аймгийн засаг даргын, сумдын засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг одоо бүрэн хангах, удаашралтай явж байгаа зүйлүүд дээр одоо анхаарч арга хэмжээ авах, сайжруулах ийм одоо зүйлүүд одоо өгсөн. Тэр энэ 15 үүрэг даалгавартай холбоотой ажлыг бол байгууллага болгон, сум болгон бол энэ үүрэг даалгаврыг хүлээж авч ажлын төлөвлөгөө гаргаж ажиллах ёстой байна. За энэ чиглэлээр бол аймгийн засаг дарга үүрэг даалгавар өгнө, чиглэл өгнө гэж. За саяхан төрийн захааны болон төрийн үйлчлэгээний албан хаагчдын ёс зүйн дүрмийг нэгтгэж баталсан. Хуучин бол одоо боловсролын чиглэлийн, эрүүл мэндийн чиглэл, төрийн үйлчлэгээний гээд өөр байсан баггүй юу? Төрийн албаны гээд ерөнхий. Тэгэхээр одоо бол төрийн захааны болон төрийн үйлчлэгээний албан хаагчдын ёс зүйн дүрм гэдгийг бол нэгтгэхэд гаргаад баталсан байна. Тэгэхээр энэ ёс зүйн дүрмийг бол өнөөдөр бид нар албан байгууллагуудынхаа дараа нарт хүлээлгэж өгж байна. За энэ хүлээлгэж өгж байгаа нь бол бас учиртай. 25-аас дээш одоо ажиллах ёстой бүх байгууллагууд энэ ёс зүйн зөвлөлд ажиллах ёстой. Ёс зүйн дүрмээ одоо хэрэгжүүлдэг, ёс зүйн одоо талаар одоо хурд цуглаан хийдэг, арга хэмжээ авах одоо санал боловсруулдаг, ёс зүйн дүрмтэй холбоотой байгууллага болгоноор энэ зөвлөл байгуулагдах юм. Тэгэхээр энэ одоо дүрмийг, ёс зүйн дүрмийг бол төрийн одоо бүх шатны эрүүл мэнд, боловсрол, одоо төрийн бүх үйлчлэгээ, төрийн захааны байгууллагууд бол өнөөдрөөс бид нар одоо ёс зүйн дүрмийг гардуулж өгч байна. Одоо манай байгууллагын дараа нар бол байгууллагуудаараа очиод энэ ёс зүйн одоо нэгдсэн энэ том дүрм журмыг одоо сурталчлах, хамт олондоо танилцуулаад тэгээд энэ ёс зүйн зөвлөлөө байгуулах хэрэгтэй. За 3 дугаарт мэдээж цаг үеийн ажил гэдэг бол одоо хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлууд нөгөө л худалдан авах ажиллагаанууд эхэлж байна. За үүнтэй холбоотой ерөөсөө бид нар энэ худалдан авах ажиллагаанд маш том акс дэвшил гаргана гэж байна. Нэгдүгээр шудраг одоо зохион байгуулалт. Хоёрдугаар нөгөө явцын хяналтын мэргэжлийн байгууллагуудаар нь маш сайн хийлгэнэ. Одоо зарлаад дараа нь юм чанаргүй болдог ажил. Авж байгаа худалдаа авж байгаа тоног төхөөрөмж, барьж байгаа барилга баашин. Тэгэхээр бүх шатандаа бол одоо явцын гүйцэтгэлийн хяналтыг сайжруулж иж энэ одоо хөрөнгө оруулалтын ажил маань өөрөө чанартай болох юм байна. Түүнчлэн прокурор төр нийтийн эрх ашигыг хамгаалахад анхаарах асуудал, хүн амын эрүүл мэнд, хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эмийн зохистой хэрэглээг хангах тухай холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хэлээ. Аймгийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнийг 2019 он гарснаар энэхүү 2 дахь удаага амжилттай зохион байгуулж, цаашид анхаарах асуудлуудаа хамтран тодорхойлсноороо ихээхэн ач холбогдолтой болсон юм а.